За өнөөдөр бид нэр усны шинэ ийм шүүлтүртэй боллоо. Lotus Vita гэдэг энэ брендийн шүүлтүр. Энэ маш сайн шүүдэг. Одоо кайг тэгээд усны хоолойд байгаа одоо эмийн үлдэгдэл тэгээд флай гэх мэт зүйлүүдийг 99.9% хүртэл шүүдэг. За тэгээ бид нар бас энэ дотор нь ийм нөгөө эрдэнэсийн чулуу одоо минералжуулдаг ийм чулуу бас згсэн байгаа. Энэ болохоор чулууныхан савн байна. Одоо энэ хийх дараалтайгаа. Одоо энэ чинээсээ шууд уух усаа крантныхаа усыг энд шүүгээл гаргаад авчихвал гэсэн. За усны шүүлтүр маш чухал. Крантны ус одоо энэ германд бол маш сайн шууд уух боломжтой гэдэг хэдий ч энд маань тэр эмийн үлдэгдэл, тэр флай, тэгэл тэр хүнд металл гэдэг зүйлүүд агуулгдсан байдаг. Тийм учраас энд ч тэр Монголд ч тэр усаа шүүж ууж явах нь маш чухал. За усныхаа шүүлтүрийн савыг эхлээд тарсансаа гаргаад цэвэрхэн халуун усаар эсвэл хүүтэн ус аяг таваг угаахчаар зөөлөн аяг таваагчаар угаагаад шүүлтүрээ энэ одоо энэ доод хэсэг буюу чинээс нь ингээд хүүтэн ус урсгаад 2 минут орчим зайлна. Одоо энэ дээд хэсэг нь болохоор нөгөө кальк шүүдэг шүүлтүр маань байгаа. За би нэг гараараа барьж байгаа учраас болохгүй байна.